Энд байгаа та нарын болон хойд мужид энэ видеог үзэж байгаа хүмүүсийн хэдэн Христийн шанал гэдэг киног үзсэн бэ? Үзсэн хүмүүс нь гараа өргөдөө. За та нар үзсэн юм байна. Та нараас хэдэн үзээгүй вэ? Зүгээр дээ дараа нь би үзүүлье. Энэ асуудал биш. Зүгээр нэг жижиг кино дэлхийд даяар тэрбум гаруй долларын ашиг олж жүжигийн салбарт бараг л хувьсгал хийсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ ч яг байдаг л зүйл. Харин энэ өглөө бидэнтэй нэгэн хүндтэй зочин нэгдэж байгаа юм. Энэ залуу эзэнд үнэхээр хайртай. Түүнийг олоход их хэцүү байлаа. Тэр бидэнтэй багахан хугацаанд чөлөөтэй ярилцах болно. Өнөөдөр бид түүнээс амьд ярилцлага авна гэсэн үг. Та нарын хувьд энэ цаг зүгээр л түүнтэй хамт суугаад сайхан яриа өрнүүлэх цаг байх болно. Энэ ярилцлага бол урдаас бэлтгэсэн, хэлэлцэж тохиролцсон ямар нэгэн юмгүй. Зүгээр л түүний ярихыг хүссэн өөрийнх нь талаарх багахан түүх, бурхан түүний амьдрал юу хийсэн талаар байх болно. Би таныг зураг авах болон бичлэг хийхгүй байхыг хүсэж байна. Учир нь Жим одоо ч гэсэн кино салбарт идэвхтэй байгаа учраас бид түүний хэн болох, юунд итгэдэг зэрэг түүний хувийн амьдралыг нь хамгаалахыг хүсэж байгаа юм. Бид түүнийг Христийн төлөө байгаагаасаа болж шүүмжил авсныг мэдж байгаа учраас таныг ямар нэгэн зураг авахгүй байхыг мөн ямар нэгэн бичлэг хийж YouTube дээрээ гэрийн хувилбараар өөрчилж засах зэрэг зүйлсийг хүсэхгүй байгаа юм аа. За ямар ч байсан гэсэн үнэхээр сэтгэл хөдлөсөн цаг байх болно. Тиймээс маш чангаар алга дашин халуун дулаанаар түүнийг ухтаж авцгаая. Jim Caviezel. Бид өнгөц сая Есүсийг тэрвэрлээ. Тэр үнэхээр ийм өндөр болов уу? Ирсэнд баярлалаа залуу минь. Энд ирсэндээ баяртай байна. Бид зочнороо таныг өөрөхөд үнэхээр илэн талангуй байж бидэнтэй уулзгаар Сан Диегод бидэндээ ирсэн нь бидэнд маш ивэлтэй байна. Бид Христийн шанал киноны чин талаар, таны шин төсөөл, Бурхны үг, амлалтын талаар ярилцах болно. Гэхдээ та бидэнд өөрийнхөө талаар яриач. Би таныг нөхөр, гэр бүлсэг, мөн хүүхдүүдтэй гэдгийг чинь мэдэх юм байна. Би Вашингтон хотынх. Бид үүнийг өөрийнх нь эсрэг ашиглана, тийм биз дээ? Хацах шуугаар нь ч юм уу? Ковбойчудаа гэж. Тэр миний ярьсан хошигнолыг өөрийн болгочихлаа шүү дээ. Эхнэр бид хоёр 14 жил танилцсан. Бид хоёулаа Вашингтон хотынх. Бид Хятадаас өрчилж авсан хоёр хүүхэдтэй. Нэг нь 10-тай, нөгөө 8-тай. Гайхалтай. Та бас хайрлын унах дуртай залуу байхаа. Тийм шүү. Биднийг урд нь ярилцахад тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд мотоциклаар аялсан гэдгийг хэлж байсан юм. Би шууд л энэ залуу гарцаагаа Христ чинь байж таараа гэж бодсон шүү. Учир нь хайрлын мотоцикл болон эзний талаар яриа их байдаг шүү дээ. За гол сэдвүүрийг орцгоё. Мотоциклийн талаар ярихаар сэдвээсээ гарчих гээд байх юм. Христийн шанал. Дэлхийдэр болсон юр булсын үзэгдэл. Гайхалтай дэлгэцийн урлагийн бүтээл. Тэр даруйда дэлхийд дахинд хүрч бүх цаг үеийн хязгаартай хэмээх кино төрөлтөө ашиг орлогоороо одоо хүртэл тэргүүлж байгаа. Гайхалтайгаар Matrix-ийн хувьсгалыг, цэрэг райныг аварсан зэрэг кинонуудыг даван гарсан үнэхээр гайхалтай. Тэгэхээр та яаж энэ дүрийг авсан талаараа болон Мел Гибсонтэй уулзсан уулзлынхаа талаар болон энэ бүгд яаж тодорхой болсон талаар яриач. Би түүний продюсер хамтрагч Стив Мактай нэгэн зугаалгын үеэр танилцсан юм. Нэг өдөр тэд миний төлөөлөгч рүү уцтаж энэ талаараа ярьсан байсан. Гэхдээ тэд шууд л энэ бол Есүсийн зовлонгийн талаар кино гэдгийг хэлхийг хүсээгүй. Тиймээс тэд над руу хийн гэж төлөвлөж байгаа киноныхоо зохиолоо илгээсэн юм. Зохиол тийм сайн байгаагүй. Тиймээс би уншиж дуусаад л шууд тэдэнд хэлсэн. Одлогод 40 минутын дараа Мел Гибсон ирсэн. Тэр амьдрал дээр их жиирхүү хүн байна лээ. Үргэлж доошоо хараад л цогцолтгүйгээр тамхиа татаад л. Тийм ээ. Гэхдээ 15 жилийн турш миний ойлгосноор л бол 15 жилийн турш тэр зөвхөндөө Бурхан түүнийг энэ киног хийлгэхээр дуудаж байгааг нь мэдэрсэн байсан. Хэрэг тэр энэ киног хийвэл юу тохиолдож болохыг ч тэр мэдэж байсан. Тэгээд
Үүний өмнө нь тэд далайн давалгаагаар гулгагчийн тухай кино ярьж байхыг би санаж байлаа л да. Тэгээд тэр Есүс тэр гэх мэт янз бүрийн зүйл ярьж эхлэхэд нь би түүн рүү хараад хавтан дээр гулгаж байгаа Есүсийг төсөөлсөн шүү. Тэр усан дээр алхаж байсан ч хавтангаар гулгаж байгааг байхаа тийм биз? Харин тийм ээ. Тэгээд би түүнд чи намайг Есүсийн дүр тоглоулахыг хүсэж байгаа мó гэхэд тэр тийм ээ гэсэн. Дараа өдөр нь тэр миний гэрлүү залгаад энэ талаар дахин ярилцсан. Тэгээд юу гэж ер нь бол ингэдэг л дээ. Чамайг Христийн төлөө үүрэг даалгавар аваад ажиллаж эхлэх үед чинь чөтгөр орж ирээд саадуулах гэж оролддог. Тэгээд гэнтэл би энэ уулзалт хийх хэрэггүй байж, би тэгэх хэрэггүй байж, би юм уухай зүйлсийг үлдсэн. Тэгээд эцэст нь хүмүүс намайг ямар хүн болохыг олж мэдэх болно. Би энэ киног хийж чадахгүй нь би тохирох хүн нь биш юм байна. Би үүнийг найруулах ёсгүй хүн гэх мэт. Тэгээд тэр хэрэг чи энэ киног хийвэл магадгүй энэ хотод дахин ажиллаж чадахгүй болж магадгүй. Би ийм зүйлд хариуцлага үүрмээргүй байна гэсэн. Тэгээд надад айдас мэдрэгдсэн. Өчигдөр би өөрт байгаа бүхэл сайхан зүйлсүүдээ бодсон. Дараа нь би ухаарсан. Бурхан намайг энэ ажилд оруулсныг мөн миний авьяас хүнээс биш, Бурханаас өгөгдсөнийг ухаарсан. Тэгээд би юу гэж залуу минь бид бүгдээрээ өөрсдийнхөө загалмайг үүрхээр дуудагдсан. Хэрв чи загалмайгаа аваад үүрэхгүй юм бол үүндээ бяц даруулах болно гэхэд тэр уцтын цаан дуугүй байсан. Тэгээд би бурхан минь би сая ухаарлаа миний овг нэрийн эхний үсэг JC би бас 33 настай гэхэд тэр чи намайг айлгахчлаа гэд уцаад асалчихсан. Гайхалтай ярилцчихэ. Тийм байгаа биз? Яг л нэг за тийм л дээ. Тэр одоо тэгээ юу хэлэх вэ? Нэг төрлийн амьдралын юм аяга. Тэгээд та түүнтэй харилцаа тогтоож тэр дүрийг авснараа дүрээ амьлуулахын тулд танаас мэдээж махан биеийн болон хэл сурах мөн таны ажиллах цаг агаартай зориулан бэлтгэх гээд их л зүйл шаардсан байх. Ер нь танаас энэ дүр юуг шаардсан бэ? Тэгэхээр эхлээд би өөртөө болох юм байна гэж хэлсэн. Энд унших зохиол нь байна. Тэгээд ер нь бол ингэдэг л дээ. Зохиолын дагуу эрэл хайгуул хийж хэлдэг юм. Харин энэ удаа шууд Библи рүү чиглэж байсан. Тэгээд харин гайхалтай нь хүн бүр дахин амьдралтыг хүсдэгч хинч зовлонг нь хүсдэггүй. Гэхдээ та зовлон бэрхшээлгүйгээр алтан медаль авч чадна гэж юу? Хүзүүндээ алтан медаль зүүсэн тамирчин шагналын давцан дээр зогсоод улсынхан далбай мандаж байгааг хараад тэгээд тэр уйлаад би уйлж байгаа нь Майк сая над руу залгаад 30 сая долларын гэрээ байгуулъя гэсэн учраас би уйлж байна гэж хэлэх үү? Эсвэл би туусан зовлон бэрхшээлээ хараад гэр бүлийн маань дээр ирсэн асар их хүнд ачааг харж байгаа болохоор мөн энэ улсын төлөө болон Бурхны төлөө өөрсдийнхөө амьдрал амнасаа золиослсон хүмүүсийн өмнөөс энд далбайгаа нөмрөн зогсож байгаа болохоор би уйлж байгаа гэж тэр хүн хэлэх үү? Яг үүнтэй адил би энэ бүтээлд илүү ач холбогдол өгөхийг хүсэж байсан. Хэрвээ энэ киног хийвэл энэ кинонд би энгийн нэгэн зовлон шаналлыг гаргахыг хүсээгүй. Эсвэл ямар нэгэн христчин биш үзэл санаа. Түүнийг өөрийнх нь хүмүүс барьж өгөөгүй. Зөвхөн ромчууд л түүний зовлонгийн гол буруутан гэх мэт санаа гаргахыг хүсээгүй. Харин та өдөр ирэх тусам харах юм бол бид бүгдээрээ гим үлдэх үедээ Есүсийг үхэлд барьж өгч байгааг харах болно. Онцгойлон бид христчин мөртлөө түүнээс урах үедээ. Гэсэн ч Есүс бидэнд үргэлжлүүлэн босох хэрэгтэй. Хичээ цаашаа яваад бай гэж хэлсээр л байдаг. Кино хийх явцад хэрвээ энэ киног хийж эхлэх юм бол бүх зүйл бодиттой болж ирж байгааг бид харж байсан. Та хаанаас ч жүжиглэлтийг олж харахгүй. Энэ үнэхээр бодиттой төрхийн өвдөлт байсан. Хамгийн түрүүнд шууд л миний нүрэнд илэрсэн. Дөнгөж зураг авалт эхлэх үед миний мөр мултарчихсан. Яг тэр үед би бараг л хөөе, бурхан минь та болохгүй юм уу? Бид энд кино хийх гэж байна штэ. Би жүжигчин, ингээл л жүжигчин. Та тэр чөтгөрүүдийг эсвэл биднийг зогсоох гэж оролдож байгаа юу ч байсан хамаагүй тэднийг болиулахгүй юм уу гэж. Яг биднийг эхлэх үед утас дуугарах ч юм уу, сонин хэвлэлийнхэн Мел Гибснийг Семитийн эсрэг үзэлтэн эсхийг нь мэдхийг хүссэн асуултууд тавих гэх мэт олон саадууд гарч ирж байсан. Энэ тэндээс хараалаар орилох хүмүүс гэх мэт бэрхшээлүүд байн гарч байсан. Тэдний хамгийн ихний санаа бол
Мел Гибсон Бурхны нэрийг дэмий хоосон дуудуулж байсан гэх мэт. Тэгэхээр би Есүсийн дүр төрчихсөн байгаа шүү дээ. Түн рүү хараад миний эцгийн нэрийг дэмий бүү дуудуулаарай. Тэгэд би яг л түүн шиг болж байх шиг байсан. Учир нь би хүмүүс намайг олж хараасаа гэж хүсээгүй. Тэд Есүсийг олж хараасаа гэж хүссэн. Хүмүүс театрт ирээд тэдний мэдэх зүйл бол Бурхан тэднийг хэрхэн харж байгаагаар тэд өөрлөгөө харах. Бид бие биенээ хардаг шиг биш, Бурханы нүдээр харах юм. Тэр л жинхэнэ таа шүү дээ. Тэгээд мөн дашуурдах үеэр би санамсаргүйгээр зохиулж байсан. Мөн загалмайг үүрэх үед миний мөр мултарсан. Загалмай дээр гарах үед ер нь бол киноноос өмнө би 95 кг жинтэй байсан. Харин киноны үеэр 76 кг жинтэй болсон байсан. Би маш их өвдөлт мэдэрч байлаа. Учир нь хоёр уушиг маань хоёулаа шингэн уушигны хатгалгаагаар дүүрч би байнга бөөлжиж байсан. Олон хүмүүс мэдэхгүй байх киноны дараа би зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон. Учир нь би сүүлийн зураг авалтын үеэр аянганд нэргүүлсэн юм. Тэгвэл нэг ёсны кинон доторх Бурхны уулзалт болжээ. Тиймээс миний хэлэх гээд байгаа зүйл бол хэрв та христчин болохыг хүсэж байвал дотор нь сайн орох хэрэгтэй. Тэгвэл бидний суудлаар мэдрэгдээд байгаа энэ хатгах халуун мэдрэмж бол бидний буруу биш юм байна шүү. Энэ Жимийн буруу юм байна. Есүст бурууг нь тогтчихъя. Тийм үү? За тэгэхээр бид хэдэн бичлэг үзэх болно. Таныг хүлж байгаад зодуулж байгаа хэсэг. Миний ойлгосноор бол тэр зодуурын үеэр Мел таны төлөө нэг төрлийн төхөөрөмж зохиож ашигласан гэж байсан. Дашуурын үеэр санамсаргүй зохиулснаас болсон юм аа. Бид үүнийг урд нь давтаж бэлдээгүй л дээ. Бидэнд нэг төмөр хавтан байсан. Миний зогсож байгаа газраас нэг алхмын ард байрлалтай. Тэгээд тэд төмөр хавтан зохих ёстой байлаа. Яг тэр өдөр тэнд 1, 2, 3 камер байлаа. Яг зураг авалтын үеэр Мел учир нь тэдгээр жүжигчид англиар ярьдаггүй, харин бид италиар ярьж чадахгүй байлаа. Тиймээс тэнд орчуулгын асуудал байсан. Тэгээд Мел туслахдаа Жимиг яг л бейсболын зохиогч шиг зохих гэдгийг орчуулж хэл гэж хэлсэн. Харин тэд бейсбол тоглодгоо болохоор тэд крикет зохихтой адил гэж ойлгосон байсан. Тэгээд тэд нилээд хоошоо ухраад гүйж байгаад яг ингэж. Харин би энд яг ингэж сууж байсан. Тэд төмөр хавтанг зогсон ч яг тэр мөчөд дашуурын үзүүр давж иргээд нуруунд дээр минь 14 инч гүн шарх гаргасан. Би тэр дороо газар нам унсан. Яг л хөл бөмбөгчин хүнд зохилтонд оруулсан юм шиг. Юу гэсэн үг өвдсөн гэж юу? Үгүй би Бурханыг л харсан. За тэгвэл бичлэгээ үзцгээе. Тэгээд энэ хэсгийн талаар жоохон ярилцгаая. Бид дундуур нь жоохон ярилцах болно. За үзцгээе. Энд тэд тийм ч найрцаг биш байх шүү. Танаар жоохон дохуургаж байна. Яг наана зогсоодоо. Зогсоогоорой. Магадгүй жоохон ухрах хэрэгтэй байна. Надад нэг зүйл сонин санагдлаа л да. Та тэднийг ардаа дашуурыг нугуулж, ширээг тоншиж байгааг сонсоод танд юу бодогдож байсан бэ? Яг тэр үед би өөрийнхөө бүх гим нүглээ бодож байсан. Бүх хэсэг ерөөсөө би энэ дүрд тохиох үн цэнтэй хүн биш гэж. Миний хувьд энэ маш зөв байр суурь байсан. Би нэг найзтайгаа ярилцаж байхад тэр юу гэж Жим Бурхан үргэлж хамгийн сайныг нь сонгодгүй юм. Харин тэр чамайг сонгосон байна. Чи одоо яах гэж байна да гэж асууж байсан. Тиймээс би тэр үед зүрхнийхээ маш гүнзгий газарт байсан. Яг л туйлын бүсэд байх шиг. Тэгээд би бүх л киноны үеэр байнга л тунгааж, бясалгаж, залбирч байсан. Үүнийг бас дүрдээ орох гэж хэлж болох байх. Инх нь миний хувьд маш чухал байсан. Учир нь өдөр бүр залбирагч, мацаг баригч хүн л залбирлаараа Есүсийг илүү сайн харж чадна гэдгийг би мэдэж байсан юм. Мацаг барилт нь маш хэрэгтэй байсан. Учир нь би их өвдөлттэй байсан юм. Киноны төгсгөлд намайг загалмай дээр байхад миний бие хөхөрсөн байсан. Энэ ямар ч бодолд байгаагүй. Миний бие үнэхээр хөхөрсөн байсан.
Зураг авалтуудын хооронд намайг энд байхад тэд намайг доош нь буулгах болгонд миний мөр мултарч байсан. Маш өндөр хад загалмайг зохиход миний мөр яг л залгаасаараа дасрах шиг болсон. Тэр үед би зүгээр л биеэсээ гарах шиг болсон. Яг тэр үед би үнэхээр туйлдаа хүрсэн. Хэрвээ мөр маань үнэхээр дасарсан ч гэсэн би бараг л юу ч мэдрэхгүй байх байсан байх. Харин тэр үед миний зүрхэнд ямар нэгэн зүйл болохгүй байлаа. Нэг залуу шагнуураар зүрхийг минь чагнаж үзээд тэр өхөж магадгүй байна гэж хэлсэн. Тэр үед Мэлийн нэг агуу чанар бол Мел Гибсон мөрөөдөө тоглогч байсан юм. Тэгээд тэр надад "Жим, чи юу гэж бодож байна?" Гэхдээ би зүгээр л энэ бол бурхан бид хоёрын хоорондох асуудал. Учир нь хизээч би өөрийгөө хангалттай сайн гэж бодож байгаа. Яг тэр мөчид би гэртээ харахад бэлэн болсон байсан юм. Тиймээс та намайг яг одоо авбал би бэлэн байна. Гэхдээ би нэг зүйлийг мэдэж байсан. Хэрвээ би энэ киног хийж байгаад үхсэн бол асар олон хүмүүс аврагдах байсныг мэдэж байсан. Киноны төгсгөл би уулын хажуугаар өгсөж байхдаа бараг тал замыг туулаад байлаа. Хүмүүр байршлаа эзэлсэн байсан. 250 орчим жүжигчид замын талд нэгэн оршихуй намайг хучин авахыг би мэдэрсэн. Чөтгөрийн оршихуй. Тэр надад "Чи бол өхтөл" гэж хэлсэн. Тэр үед энэ бол хамгийн сайхан мэдээ гэж бодож байснаа би санаж байна. Учир нь би үхвэл Тэнгэрийн улс руу явна гэдгээ мэдэж байсан. Тэгээд би орой дээр нь гараад энэ 5 дахь зураг авалтын үе байлаа. Үйлс маш дор буусан. Аянга болон цахилгааны чимээ яг л их буун шиг л чанга байсан. Чимээ нь маш чанга байсан учраас дэлхийд орхихыг хүртэл мэдэж болохоор байлаа. Тэгээд би хамгийн ойрхон байгаа 2 хүнийг олж харсан. Тэдний нүдэн дээшээ хараад нулимсэн цэйлгэнэж тэд яг л уйлах гэж байлаа. Чих маань юу ч мэдрэхгүй. Тэгээд би асар олон хүний орилоныг сонссон. Учир нь тэд ямар нэгэн зүйлийг олж харсан байлаа. Харин би юу ч сонсож чадаагүй. Энэ яг л шуурганы голд орчихсон юм шиг л байсан. Хэрвээ хүн шуурганы голд орвол таны үс чинь сугарч шуурга 30 зангилаач болж болдог. Би дахиж ерөөсөө салхины чимээг сонсоогүй. Тэр чигээрээ нам гүм. 5 секунд 4 3 2 1 дараа нь нэг аянга тэнгэрээс бууж намайг өргөсөн. Хүмүүсийн гэрчилж байгаагаар бол миний биеийг тойроод гэрэл байсан ба баруун тал болон толгооны зүүн талд гал байсан гэсэн. Тэрхэн мөчид би биеийнхээ гаднаас өөрийгөө харж байсан. Та аянганд цохиулжээ. Би аянганд цохиулсан. Тэнд байгаа хүмүүсийн ерөнхийд нь 3 ангилж болох байсан. Пастор Майс өчигдөрхөн надаас асууж байсан юм. Та нарыг ямар ч зовх зүйлгүйгээр эсэргүүцдэг олон хүмүүс байсан гэсэн үнэн үү гэхэд би тийм ээ гэж хэлсэн. Маш олон бодиттой баримтууд байгаа л да. Ямар ч байсан хүмүүсийг 3 ангилж болдог. Тэнд итгэгчид байсан, мөн үйл итгэгчид, бас тэнд хоосон мөрөөдөгчид байлаа. Тэд үйл явдалд ямар ч мэдрэмжгүй хандаж байсан. Энэ 3-ын 2 нь муу шийдвэр байлаа. Үнэхээр сонирхолтой нь хоосон мөрөөдөж байгаа тэдгээр хүмүүс өөрсдийгөө сонголт хийж байгаагаа мэдэхгүй байсан. Энэ бол сонголт. Хэрв та хоосон мөрөөдөж байгаа бол энэ нь таны гаргаж байгаа шийдвэр юм. Харин намайг аянганд зохиулж байхад бүх хүн газар нүрээрээ унсан байсан. Газар хөдлөх үед. Тэр бол киноны сүүлчийн зураг авалт байсан. Дараа нь бид тэр хэсгийг харнаа. Загалмай унаж байгаа газар хөдлөлт зэрэг. Та урд нь хэлж байсан таныг өргөх үед салхилж загалмай ганхаж таны мөрчин зогсолтгүйгээр мултарч уушгнууд чинь шингэн хатгалгаагаар дүүрч байсан зэрэг зүйлсийг та ярьж байсан. Тэр талаараа дахин ярьж өгөөч. Ямар ч байсан би сайн амьсгалж чадахгүй байсан. Нэг тодорхой зүйл гэвэл хүн загалмай дээр өлгөгдвөл тэр хүний амьсгал нь богдож өгдөг. Миний хувьд бие маань их хүнд тэмцэлтэй байсан. Эзэн маань өөрийнхөө юу туусныг жоохон ч гэсэн надад мэдрүүлсэн гэж би боддог. Гэхдээ тэр надад хүч өгч байсан. Харин гол зүйл бол чи ийм байдлаар хэрэг хол явахыг хүсэж байна. Дэлхийд миний юу туусныг хэрэг харуулахыг хүсэж байна гэхэд нь би нэг бүрчлэн гэж хэлсэн. Тэгвэл чи харуулах болно. Энэ яг л Йохан Яаков 2-оос та нар миний уух аягнаас ууж чадахгүй гэхэд нь тэд бид чадна. Бид таны баруун зүүн гарт сумаар байна гэдэг шиг л байсан. Тэгээд
Багш болов надад өгөгдсөн. Гэхдээ юу гэж би энэ Сан Диегод байгаа нь хинэттэй юм л да. Би дөнгөж 18 хүрээд Тэнгисийн цэрэг болохыг хүсэж байлаа. Тэнгисийн цэрэгийн флотод эсэгчид эхлээд усанд шумбагч болох ёстойг мэддэггүй байлаа. Би 18 настайд аавдаа хүслээ хэлээд Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэрэгийн сургууль орох хүсэлдээ 3 удаа илгээсэн юм. Би бүх амьдралаа үнд зориулах гэж байсан юм. Гэсэн ч бурхан өөр арга замаар миний энэ сэтгэлийг ашигласан. Би тэдгээр залуусыг цэрэг болж байгааг хараад өөртөө би үхсэн ч хамаагүй гэж хэлж чадахгүй л бол үүнийг хийх ямар ч боломжгүй ухаарсан. Би өөрийнхөө амийг ямар нэгэн зүйлийн төлөө өгөхийг хүсэж байсан юм. Тиймээс миний хувьд өөрийн амийг Есүсийн төлөө өгөхөөс өөр ямар ч сайхан зүйл гэж байхгүй. Үнэхээр агуу хамтдаа загалмайд хадуулж байгаа тэр хэсгийг үздэцгээе. Зүүмөр. Зүүмөр. Kabilule wa okulu. Tenau kishmi. Ilkomi hiv. Энд зогсоодоо яг наад хэсэгтэй. Тэгэхээр яг тэр мөчид загалмаа босч ирэх үед та дотроо би аспирин авч болох уу? Миний толгой өвдөд байна гэх ч юм уу. Ер нь таны толгойд юу эргэлдэж байсан бэ? Яг тэр загалмаа дээш өргөх үед. Дахин хэлэхэд тэр үе бол би болон миний гмийн боолчлол байсан олон он жилүүдийн хооронд л өрнөж байсан. Тэгээд яг ингэж дээш өргөх үед бүгд л буцаад ирэх шиг болсон. Чи үүнээс илүү хийж чадахгүй юу гэх мэт. Тэгээд юу гэж эзэн маань бид бүгдийн маань төлөө өгснгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Орчин цагийн итгэгчид надад Есүс өгсөн шүү дээ гэж хэлдэг. Тийм ээ, үнэн тэр таны төлөө өгсөн. Тэр өгсөн учраас би өгөх шаардлагагүй гэдэг. Тэгэхээр нь би тэгвэл Петр яагаад өгөх ёстой болсон юм бэ? Яагаад Иохан өгөх ёстой болсон юм? Яагаад бусад элч нар өгөх ёстой болсон юм бэ? Есүс өөрийгөө золиослцоход байхад тэд яагаад өөрсдийгөө золиослох ёстой гэж. Тэгвэл 20 дугаар зууны тэр их алдлага юу болж таарах вэ? Одоо ч гэсэн мусульманчуудад итгэлээсээ болж алуулж байгаа христчин ахын дүүс нарын талаарх баримт бичлэгүүд юу болж таарах вэ? Тэд таны ахын дүүс нарыг яг одоо алж байна. Энэ үед эзэн маань хаана байсан юм бэ? Тэд тэднийг үгүй ядсан юм уу? Бид энд суугаад хэрв сэргэн мандалтын талаар л ярил би христчин болох болно гэж хэлдэг христчид байж болохгүй. Ийм итгэгчид бидэнд дэндүү их байгаа. Би таныг нэг зүйлийг санаасаа гэж хүсэж байна. Есүс Херодтой уулзах үед тэр түүн рүү огт хараагүй. Би өөрийнхөө сонголтоор тэгсэн гэж юу? Үгүй, зохиол тэгж бичсэн байсан. Тэр Херод руу ерөөсөө хараагүй. Та гадагш гараад үл итгэгчдийн төлөө дуудуулж бүжиглэх шаардлага байхгүй. Учир нь тэд үүнд ч итгэж үгүй. Тэд юунд ч итгэхгүй. Харин та тэдний төлөө залбирч чадна. Ингэж л итгэл бий болдог. Гэхдээ ойлгоорой, хүмүүс чөтгөрийг сонгох болно. Харин та сонгохгүй. Чөтгөр таныг тариа шиг мэд сорих болно. Тэр таныг яг одоо харж байна. Таны сул тал хаана байгааг би энэ залууг авч чадна. $1000. Тэгээд тэр эргэх болно. 10,000-ыг энэ залууд, 50,000-ыг энд. Тэгээд тэд бүгдээрээ эргэх болно. Тэд бүгдээрээ сайн сонголт хийлээ гэж хэлнэ. Сонголт. Миний сонгох эрх чөлөө. Бүх цаг үеийн Америкчууд эрх чөлөө гэдэг бол юу хүсснээ хийхэд биш, харин юун зөвийг хийхийн тулд оршиж байдгийг мэдэх хэрэгтэй. Хэрв та ингэж харахыг хүсэж байвал, яг одоо миний харж байгаа асуудал бол маш олон итгэгчид өөрсдөө шашинлаг үзэлд эзэмдүүлчихсэн байгаа баримт юм. Тэд өөрсдийнхөө шашинлаг найз нартаа сайхан харагдахын тулд шашинлаг байдаг. Тэгвэл сайхан гэж боддог. Үүнд ямар ч сайхан зүйл байхгүй. Таны дотор дутуу байгаа зүйл бол та зүгээр л ариун байхыг хүсэхгүй байгаа юм. Тэгвэл ийм зүйл тохиолдох болно. Нэг л өдөр бид бүгдэд маань үүрэг даалгавар ирэх болно.
Тэр үед та Есүсийн төлөө өөрийгөө өгөх үү? Эсвэл түүнийг үгүйсгэх үү? Манай үед ч гэсэн энэ сонголт ирэх л болно. Та сонголтоо хийхээр яг одоо Тэнгэрийн хаяа руу харвал асар их зүйлс харагдах болно. Та заавал сонголтоо хийх ёстой. Саяхан би Хорватад байсан юм. Тэнд Ромын католик 26 санваартан байсан гэсэн. 26 францискчууд Сталин тэднийг эзэлсэн гэсэн. Бүхэл зүүнийг, бүх зүүн Европыг түүнд өгсөн гэсэн. Олон хүмүүс коммунистуудыг орж ирэхэд амиа өгсөн гэсэн. Коммунистууд орж ирээд загалмайг газарт хаяад үүнийг үгүйсэг гэж хэлсэн. Тэр санваартанд үүнийг үгүйсэх үгүй бол чи үхнэ гэж хэлсэн. Тэр үгүйсэх үг гэж хэлсэн учраас түүнийг буудсан. Хоёр дахь хүнийг ч бас буудсан. Дараа нь Ахмад машинаас шатхуун авчираад энд байгаа тэрэгэн зэртэй хамгийн дорой хүнийг барьж түүн дээр шатхуун асгаад шүдэнд зуран та нар түүнийг шатахыг хармаар байна уу гэж асуусан. Өнөө тэрэгэн зэртэй хүн нөхөдрөөгөө хараад намайг зүгээр л шатаа гэж хэлсэн. Тэд түүнийг шатаагаад үлдсэн бүх хүмүүсийг буудсан. Гэхдээ тэдэнд бүгдэд нь амьд гарах боломж байсан. Үүнийг сонсоход хэцүү байна уу? Христийн шаналл үзэхэд хэцүү байна уу? Таны үхэл бол гарцаагүй. Би Холливуудад олон хүмүүс юу гэж миний төлөөлөгч саяхан өгчихлээ. Тэр өөрийнхөө үхлээс их хичж байсан болохоор тэр хэнийг ч оролцуулаагүй. Учир нь тэдгээр хүмүүсийн хувьд үүнийг үзэхэд үнэхээр хэцүү байх болно гэж хэлдэг. Тэгээд юу гэж? Хэнд хамаатай гэж. Бидэнд үхэлтэй нүүр тулаад тэднийг зоригжуулдаг. Үүний цаана мөнхийн амьдрал хүлээж байгаа гэдгийг нь хэлдэг итгэгчд хэрэгтэй байна. Бид бүгдээрээ үхэх болно. Анхны үхэл. Харин хоёр дахь үхлээр үхэхгүй гэж найдаж байна. Бурхан хизээж хүнийг там руу явуулдаггүй. Хүмүүс энэ газрыг өөрсдөө сонгодог. Манай ардчлал нэг хүний талаарх ёс суртахууны тодорхой үнэнд хүргэх хамтын үүрэг даалгаваргүйгээр удаан оршин тогтож чадахгүй. Ардчлсан нийгэм дэх үндсэн асуулт бол бид хэрхэн яаж хамтарч амьдарч чадах вэ? Мөн энэ нийгэм ёс суртахууны үнэнг болон ёс суртахууны шалтгаануудыг үл тоомсорлох уу гэдэг асуултууд байдаг. Энэ бохирдсон үеэс өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй ах дүүсээ. Та нар үүнд таарч амьдрахаар биш, харин ялгархаар бүтээгдсэн хүмүүс шүү. Тэгэхээр та нар одоо шинэ ажил эхлүүлээд байгаа гэж дууссан. 6 жилийн турш үргэлжлэж байгаа гэсэн байхаа. Сонсдог Библи амлалтын үгс гэх мэт. Энэ төслийнхээ талаар жоохон яриач. Энэ таны хувьд ямар утгатай? Үүний гол зорилго нь энэ бол Христийн хүсэл хэмээх сонсдог Библи. Мөн таныг машиндаа явахд чинь хамт байх Христийн хүсэл. Таныг сэтгэлээр унаж ялагч бишийн чинь төлөө хүмүүр таныг түлхэж байхад чинь хамт байх Христийн хүсэл юм. Таны сэтгэлийн дарамт амиа хорлох хүртлээр тулах үед, эсвэл таныг үр хөндүүлсэн үед, эсвэл тэгхэд нь мөнгө төлсөн үед чинь Есүс таныг уучлна гэдгийг ойлгуулахад туслах болно. Түүнд нэгүсэл байгаа хамгийн агуу нэгүсэл. Бид үнэндээ жинхэнэ нэгүслийг ч ойлгодог гэж би бодохгүй байна. Эсвэл ивэл гэж юу болохыг. Чи 7 хоногт нэг удаа бэлтгэл хийснээр олимпийн тамирчин, олимпийн авраг болж чадахгүй. Чи өдөр бүр Есүс Христийг өөрийнхөө амьдралд оруулах ёстой. Энэ бол зүгээр л тэр бол та өөрөө. Тэр таны нэг хэсэг чинь. Тэр тантай байнга хамт байхыг хүсэж байгаа. Тэр бол хизээж байгаагүй хамгийн агуу дасгалжуулагч. Тэр таныг унах үед залуу минь босооч, урагшаа яв гэдэг. Тэр таныг хүчлэхүү, гарцаагүй дэх болно. Тэр чамаас маш их хүсэж байгаа. Тэр чамайг мацаг барихад чинь урамшуулах болно. 7 хоногт нэгхэн удаа биш, өдөр бүр залбируулахыг хүсэж байгаа. Тэгээд өдөр бүр залбирах үед чинь тэр дасгалжуулалтаа өөрчлөх болно. Учир нь чи илүү хийж чадна, тийм биш гэж юу? Тэр илүү хүсэж байгаа. Тэр илүү шаардаж байгаа. Тэгээд чи ч хүсэх болно. Эцэст чи зорьсондоо хүрэн тэнд очих үед тэнд дахиад хүлээж байх болно. Дахиад энэ үргэлжилсрэл байх болно. Тэнгэрийн улсад ч гэсэн, тэнгэрчиг газар дээр ч гэсэн. Найзууд минь, бидний аав жинхнээсээ оршдог. Энэ сайн мэдээ бол бодиттой юм. Энэ ямар нэгэн хойшин тавьчихдаг зүйл биш. Чи сайн мэдээг яг одоо уншиж байгаа. Та нарын зарим нь онгон Марийн дүрд тоглох болно. Зарим нь Есүсийн дүрд. Зарим нь түүнээс урагш Юдасын дүрд. Зарим нь улс төрч Пилатын дүрд тоглох болно. Чи хэн бэ? Бурхан чамд хэлэх болно. Тэгээд чи тэр ариун байдлыг өдөр бүр тээх болно. Машинда сэтгэлээр унсан үед яг одоо биднээс байгаа бүхнийг мань цөлмөх гэж байгаа үед амьдарч байна. Тэд авахч болно. Энэ нь сайн юм. Учир нь тэдгээр өгөгдсөн зүйлс бүгдээрээ бидэнд хэрэггүй. Тэд бүгдээрээ зөв биш.
Тэд аврагдах болно. Бид дэлхийн ертөнцийн мацаг барих гэж байгаа цаг үед амьдарч байна. Энэ бүрэн сайжрахаас өмнө улам илүү хэцүү болох болно. Гэхдээ хүмүүс таны дотроос Бурхныг олж харах хэрэгтэй. Тэд таныг та тэдний гэрэл нь болох хэрэгтэй. Учир нь тэд таныг хараад дотроо амиа хорлох нь гарц гэж бодож байсан бол таныг хараад танд байгааг хүсэх болно. Энэ бол өдөр бүрийн Бурхны үг. Энд 160 хэсэгтэй оркестр ажилласан. Энэ яг л кино театр шиг 5-1-ийн саунд дууралтай. Чи бүх биеэрээ ариун сүнсийг мэдэрч Бурхны үг дотор чинь амьлах болно. Надад итгэхээр хүн бүр чам руу хараад чиний юу хүсэж байгааг асуух болно. Чи Есүс Христийнх байх болно. Үүнийг өөрт чинь үгүй. Үнэхээр гайхалтай. Би энд маш их жүжигчд ажилласныг харсан. 600 жүжигчд таныг оролцуулаад. Тэгэхээр бид одоо энэхүү сонсдог Библийг хэсэг хугацаанд тавьж та бүгдэд мэдрүүлэх болно. Жин бит 2 минутын турш чимээгүй байж амлалтын үгсийг та нарт сонсгох болно. In the beginning, God created the heavens and the earth. The earth was without form and void, and darkness was on the face of the deep. And the Spirit of God was hovering over the face of the waters. Then God said, "Let there be light." And God said to Noah, "The end of all flesh has come before me, for the earth is filled with violence through them, and behold, I will destroy them with the earth. Make yourself an ark of gopher wood. Make rooms in the ark, and cover it inside and outside with pitch." I am Joseph. Does my father still live? but his brothers could not answer him, for they were dismayed in his presence. And God spoke all these words. "I am the Lord your God, who brought you out of the land of Egypt, out of the house of bondage. You shall have no other gods before me." So the people shouted when the priests blew the trumpets. And it happened when the people heard the sound of the trumpet, and the people shouted with great shout, that the wall fell down flat. The Lord is my shepherd. I shall not want. He makes me to lie down in green pastures. He leads me beside the still waters. He restores my soul. But he was wounded for our transgressions. He was bruised for our iniquities. The chastisement for our peace was upon him, and by his stripes we are healed. Come to me, all you who labor and are heavy laden, and I will give you rest. For I am not ashamed of the gospel of Christ, for it is the power of God to salvation for everyone who believes. Then they struck him on the head with a reed and spat on him. Үнэхээр ирэх ус юм аа. Хэрв та түрүүний бүрээнд үг сонсвол давтамжаар буудагч араас чинь ирж байгаа байх гэж та бодох бах та. Гайхалтай үн цэнтэй бүтээл болжээ. Тэгэхээр хоёулаа дуусгахаас өмнө хэлэхэд та мэдээж уулзалтын дараа кафед болох худалдааны үеэр хүмүүс гарын үсгээр зурж тэдэнтэй довчхон ч гэсэн холбогдох боломжтой болох байх. Гэхдээ энд сууж байгаа хүмүүсээс хэн нэг нь таны киног үзээгүй байж болох юм. Таны бурхантай уулзсан шиг түүнтэй уулзаагүй хүн байж магадгүй. Тэднийг бурхантай холбохын тулд тэдэнд өөрийнхөө амьдрал болон бурхан хоёрын хоорондох харилцаанаас юуг нь та хэлмээр байна? Хэрвээ надаас ингэж асуувал би бурхан намайг юу гэж хэлээсэ гэж хүсэж байгааг би хэлэх болно. Тэгэлгүй яах вэ? Нэгдүгээрт би чамд хайртай. Би чамд хайртай. Та нар үүнийг сонсохыг хүсэж байгаа тийм биз дээ? Хоёрдугаарт та нар бүгдээрээ Тэнгэрийн улс руу явах болно. Харин та нар надаас чи яаж мэдэж байгаа юм бэ гэх байх. Маш энгийн. Бурхан таны зүрхэнд эртнээс оршиж байгаа. Заримынх нь хувьд маш нам гүм оршиж, заримынх нь хувьд илүү амьд байгаа.
Гэвч Бурхан илүү өөр харилцааг үргэлжлүүлэн гуй сайрал байгаа. Чи юунд итгэж байна вэ? Би нэг зүйл ярьж өгье. Эр хүн цэрэг болж чадна. Цэргийн алба 20 жил хаасан ч нэг ч тулаан үзээгүй цэрэг. Гэвч нэг өдөр тэр нуувчанд орж өөрийнх нь хүн нь үххийг хараад тэр шал өөр төвшөнд гарах болно. Бурхан та нарыг ийм л төвшөнд бэлдэж байгаа. Бурхан та нарыг яаж ийм их хайрладгийг би хэлж өгье. Бас яагаад та нар бүгдээрээ Тэнгэрийн улс руу явахыг би хэлж өгье. Та нарын зарим нь үр хөндүүлсэн. Энд байгаа зарим ирчүүд, эмэгтэйчүүд завхаарэгчид. Зарим нь аллах үйлдсэн. Зарим нь үр хөндүүлээгүй ч үүнийг хийх мөнгийг нь төлсөн. Тиймээс үүнд оролцсон гэсэн үг. Энэ улсын маш олон хүмүүс энэ их гим нүглийн нэг хэсэг нь болсон. Зөвхөн Америкийн нэгдсэн улсад ихэд 50 сая гаруй хүмүүс байгаа. Жил бүр дэлхийгээс 45 сая хүн үхэж байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ Бурханы хүүхдүүд. Тэгээд Бурхан тэднийг гэрлүүн аваачих болно. Харин одоо тэр таныг гэрлүүн аваачихыг хүсэж байна. Яг одоо энэ мөчид. Яг одоо бол таны Тэнгэрийн улсад орох боломж. Та үхвээ хүлээж байгаа Тэнгэрийн улсыг мэдрэх шаардлага байхгүй. Харин таны гим үлдэх үед 10 хуулийн аль нь ч байсан хамаагүй. Эсвэл үр хөндүүлэх гим. Эсвэл үүнд нь оролцох үед. Би бүр тодорхой байлээ. Та гим үлдснийхээ дараа өөрийнхөө нэг найз руугаа очиж хийсэн зүйлийнхээ талаар ярилцдаг уу? Та тийм ээ, би нэг найз руугаа явсан гэж хариулна. Намайг яагаад та гим нүглийнхээ талаар ярилцахаар тэр хүн руу явсан юм бэ гэхэд та яагаад гэвэл тэр намайг шүүдэггүй. Учир нь тэр намайг хайрладаг. Би түүнээс өршөөл нэгүсэл мэдэрдэг гэж хэлэх болно. Тэгвэл би та нараас үүнийг асууя. Чиний бурханд найзаас чинь илүү нэгүсэл байхгүй гэж чи бодож байна уу? Чиний бодлоор найз чинь чамааг бурханаас илүү ивэж чадна гэж бодож байна уу? Чиний найзад бүтээгчээс чинь илүү хайр байгаа гэж юу? Хизээч юм байхгүй. Хизээч юм байхгүй. Тиймээс Бурхан чамааг уушлж байна. Харин одоо тэр чамааг дахин ихлээсэй гэж хүсэж байна. Уушлалтыг нь хүлээж аваасаа гэж хүсэж байна. Түрүүн би хэлсэн. Бурхан хизээч хүнийг там руу явуулдаггүй гэж. Хүмүүс өөрсдөө энэ газрыг сонгодог. Чиний сонголт. Бурхан чамааг бүтээж хайрлсан, чамтай адил хүн хизээж хаанч байхгүй. Тэр чамааг энд ирээсэй гэж хүссэн мөрөөдөж, чамаас гуйж байсан. Харин чи ирсэн. Өнөөдөр чи ирчихсэн. Чамд энд ирэх эр зориг байсан. Дэлхий дээр чамааг энд ирүүлэхгүй байлгах асар их зүйлс байсан ч чи ирсэн. Бурхан үүнийг чинь хизээж мартахгүй санаж байх болно гэдгийг чи мэдэхгүй байна гэж юу? Чи зүгээр л Бурхан дээр суугаад чамайг хүлээсэн болоод сууж байдаг гэж бодож байна уу? Чи бол төгс. Чамтай адил нэгэн хаанч байхгүй. Харин чамгүйгээр тэр уйлах болно. Тэр яг одоо чам руу ирж байна. Яг одоо энэ мөчид. Тэр чамаас зөвхөн тийм ээ гэдэг үгийг сонсохыг хүсэж байгаа. Тийм ээ, та нарын зарим нь Есүсийг хүлээж авсан. Үргэлжлүүлэн түүнийг хүлээж ав. Гим хийх бүртээ бид түүнийг үгүйсгдэг. Ариун бай. Миний эцэг төгс байдаг шиг төгс байцгаа. Христийн шаналл кинонд Шамерени мерешата шер таменуалай. Бахакасая навши адонай. Бахакисити. Бакап такти. Ба кулетекеho хенкехел коси дehmini. Kenlakis far. Lehewe dilakis far. Milatil komare hema hakihida. Hita hivo denale dena kokaverdia na ahvef lekom antun. Hita hivo lekom. Миний та нарт өгөх тушаал бол энэ. Би та нарыг хэрхэн хайрлсан шиг би биенээ тэгж хайрл. Хэрвээ энэ танд хүрэхгүй бол магадгүй энэ хүрэх байх. Таны нэр чинь алдар хүнд хүссэн энэ дэлхий дээр дуусахдахгүй байж болох юм. Бодит байдал дээр ч гэсэн хинч таныг танихгүй, нэрийг чинь хинч мэдэхгүй байж болох юм. Оскарын шагналын магтаал амьдрал чинь хизээж сонсогдохгүй байж болох ч битгий март бурханд шагнал нь байгаа. Нэг л өдөр тэр чамд гардуулах болно. Энэ дэлхийн хүмүүс чамааг орой дээр нь биш л бол удахгүй мартна. Тэд чамааг унах хүртэл чинь галзуу хүн шиг магтаж байгаа. Дараа нь болно. Харин бурхан чамааг өөрийн алдар дотроо хизээж мартахгүй. Зөвхөн хүүдний итгэснийхэн төлөө чиний нэр үрд тэнд байх болно. Найз минь би чамд хэлье.
Би өөрийнхөө нэрийг хэдий багч хийсэн гудлахгүй. Огторгын гүнд ододын цаана миний нэр бичигдсэн учраас юм. Энэ дэлхийд ирэх бүх алдартай нэрс алдраа хуваалцъя гэсэн ч би өөрийнхөө нэрийг тэнгит бичүүлэхийн тулд энд хинч биш байхыг илүүд үзэх болно. Бурхан та нарыг ивэг. Би та нарт хайртай шүү.